Монгол Улсын их хурлын дарга Зандагогийн их болд өнөөдөр Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Мачимуратай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Мачимура улсын их хурлын дарга инх болтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр уулзах завшаан олсонд баяртай байгаагаа илэрхийлсэн юм а. Мөн тэрээр хоёр орны ерөнхий сайд нарын зурсан эдийн засгийн түншлэлийн хилцээр нь хоёр орны хоорондын найрамдал харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн энэ жилийн хувьд Япон-Монгол хоёр орны харилцаа хамтын ажиллагаа сайхан эхэлж байна. Учир нь Монгол улсын 21 аймгийн засаг дарга нар Япон улсад ирж дуршлах солилцсон. Үүний дараа Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг айлчлал хийсний зэрэгцээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр та манай улсад аль биесны айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг илрэл юм а. Өндөр дээд хэмжээний айлчлалуудаас гадна манай хоёр орны ард иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд шин шатанд гарч чадсан. Цаашдаач Монгол Японы харилцаа бүх шатанд илүү өндөр түвшинд хөгжих боломж их байна. Манай парламентын зүгээс хоёр орны харилцаанд хүчин чармаалт гарган ажиллах болно гэдгээ эрхэм таны Япон улсад хийж байгаа айлчлал үеэр онцлон тэмдэглэл хэмээн хэлсэн юм а. Уулзалтын үеэр улсын хурлын дарга инх бол Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж байгаадаа талархал илэрхийллээ. За Япон улстай харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд 3 дахь хөрш Япон улстай хөгжүүлж байгаа харилцаа хамтын ажиллагаанд Монгол улсын парламент улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэлээ. Япон-Монголын харилцааныг хөгжүүлж Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхим түүнийг гишүүд парламент дахь либерал ардчилсан намын Хаяши тэргүүтээ Япон-Монголын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн. Хоёр талын хүчин чармаалтаар Монгол Японы харилцаанд итгэлцэл бэхжиж харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын харилцааг стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа улсын хурлын дарга уулзалтын үеэр хэлж байлаа. Монгол улс аж үйлдвэр, дэд бүтц, эрдэс байлгийн хайгуул олборлолтын үйлдвэрлэлд Японы дэвшилтэд байгаль орчинд ээлтэй технологиг ашиглах нэм үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Япон улсын дэмжлэг тусалцаа нэн чухал бөгөөд энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Саяхан Монгол Япон хоёр орны ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан эдийн засгийн түншлэлийн хилцээрийг Монгол улсын их хурл богино хугацаанд сойрхон батллаа. Энэхүү хилцээр нь технологи шилжүүлэх, хоёр орны хувийн хвшлийн харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа эдийн засгийн харилцааны үндсийг тавихад чухал ач холбогдолтой болохыг улсын их хурлын дарга онцлон тэмдэглэлээ.